Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Уралдаж агаад ухарч тавхдаг, уйлж мөлхөө төрүүлж ирдэг, алгаа ташин тантах ном бүжгэлдэг, азийн өмгөө амандаа хийдэг, хүн бүрийн хайрыг булаасан хөгжилтэй хөөхөн дүүнрийн маань оролцдог. Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шин дугаар эхлэж байна. Хорвоод минлээд 300-аатхан хонож байгаа хонгорхон хөөхөн дүүнэр маань амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцож, алдар хүндийнхэн анхны гарааг манай нэвтрүүлгээс эхэлдэг үлээ. Манцуутай жаахан дүүнэр маань тэмцээн уралдаанд оролцож ялагдаж байгаагаа хараахан мэдэхгүй ч гэлээ. Тэв дэлхийд нэрэн гаргасан тамирчид, дэнж хотойд л барилдах бөхчүүд, үзэгслэнгоо монголжингоо өхөд, үйлэн дуран үгэнцсэн олон алдартангууд маань эндээс л мэндэлж, Олимпийн тэнгэрт их орныхоо төрийн дуулыг ишиглүүлж, алтан соёмбот талбайгаа мандуулах аваргалан тамирчид маань эндээс л төрөн гарч байгаа лээ. Ингээд хөөхөн дүүнэртээ амжилтын дэдийг хүсээр өгөөд энэ удаагийн дугаараа эхлэж байна. Миний дуртай хүрээтэй яг аав надад өглөөлгөө авч өгдөг. Харин би зэвсэгтэй очиод олон сайхан дуу шүлэг чийжилж ангидаа хамгийн мундаг нь байдаг. Харин аав маань ажилласаа дандаа уцарч ажилдаа дарагдаа байнга загнуулдаг байсан. Одоо харин хүрээтэй яг аав маань эзнэр энэ явдал эсэргээрээ болж хүрээтэй яг надаас илүү иддэг болсон юм да. Хамгийн шилдэг хүүхдийн тижээ. Фруто няня. Алдрайхан хөөрхөн дүүнэр маань амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг авторалын уралдаанаар эхэлдэг үлээ. Бусдыгаа авчирчлаад бомбайсан хөөрхөн хүү болох бол давхтай бол дэртэн дүү маань гараанаасаа гарлаа. Бусдыг хөшөөжилсэн буцхай сэргэлэн дүү маань хорвоо дэлхийдээ мэдлээд 11 сар 18 хонож байгаа. Хонгорхон хөөрхөн дүүг маань ээж аав эмээ өвөө ах эгч нар нь бомбоолаа гэж хөөртөн дуудулдаг гинэ. Бомбоолаа маань бөмбөгөөр тоглох хоббитэй. Өглөөс ирээд л өмдөө цортол өдөржин бөмбөг хөөгөөд л өрөөгөн хэсээд төвчгөн тал тавхин шүү дээ. За тараг эдэн бантан жимсийг таваран идэж суух дуртай дөө маань ирээдүйд ерөнхий сайд болно гэн. Хүрэл медаль хүртсэн хөөхөн хөө бомбоолаа хүн бүрийн хайрыг татсан хайрын бурхан бомбоолаа 20 секундэд ирлээ. Хоёрдугаар байранд маань нороо өгтөй ариун эрдэнэ дөө маань алагхан нүдэндээ сувдан нулимстай айсвэ. ертөнцид минлээд 9 сар 26 онож байгаа. Бөмбөгөр цагаан гэж өхөөртөн дуудулдаг. Аав ээж нь буянтай өрмөнж гэн. Гэртээ судалгаа шинжилгээний ажлыг маш сайн амжуулна. Бүхий л зүйлээ гаргаж байгаа л амталж үзэн, шидэж үзэн, зохиж үзэн, бүхий шинжилгээг хийн. Бас дуу аял нь бүжиглэнэ. Ээж гэсэн бүхий л гарын хоолн дуртай. Энэ дундаа ааруул, хурууданд айдаа мөнчиг дуртай гин шүү дээ. Аав ээжтэй тустай ах дүүстэй, илэгтэй, ажил хэрэгч алдартай бизнес вумен болно гэд 30 секундэд баярлаа. 3-р байранд маань ууган баяраа өгтөй төвшин бэлэг дүү маань орж иж байна. За төмний дундаас онцгой, олны дундаас ондгор хөөхөн төвшин бэлэг дүү маань 11 сартад амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцож амт найзуудтайгаа хүчээ үзэж явнаа. Төвшөнөө гэж өхөөртөн дуудулдаг. Хөгжим сонсох дуртай. За Чайковский, Моцарт гэх Монголоос бол алдартай чулуунгийн сонгодгуудыг сонсох дуртай. За реклам үзэх маш их дуртай. Ээж аав идэж уухаа умартаад телевизийн зүг хайраалагчхан шүү дээ. Том бууз тогоо дүрэн банштай хоол таварaan суугаад идэж гарнаа. Ирээдүйд тамирчин болох зорилготой төвшин бэлэг дөө маань 40 секундэд гурлаа. 4-р байранд маань Тэлмээ өгтөй Тэмүүжин хүү маань орж иж байна. Энэ удаагийн дугаарын маань хамгийн жаахан хамгийн өхөөрдөн оролцогч маань 8 сар 7 хоногтэй. Заалаг нүднээсээ сувдан нулимс асгаруулаад лайсв бүлцээхэ гэж өхөөрдөн дуудулдаг. Эмээгийнхаа хийж байгаа зүйлийг хараад л дагад өрөн гэдэг нь өхөөрдмөө. За одооноос л жүжигчин болох шинжин бүр тадраад байгаа гин шүү дээ. Янзын мундаг хүнд өрөөдөг гэн мөн машинаар зугаалах хоббитэй. Ээж хээж өгсөн гарын хоолн дуртай. Ээж нь бол энэ дэлхийн хамгийн мундаг тогоочоо гэн ирээдүйд маш сайн мис заслын эмч мундаг том Холливуудын од жүжигчин болно гэж Тэмүүжин Баатар маань 50 секундэд дөрвөлж байна. 5-р байранд маань Зооло Баяраа өгтөй чин хөслөн хүү маань орж иж байна. За мөн л уйлжчихжээ. Алаг нүднээсээ сувдан нулимс асгаруулын яваа чин хүслэн дуу маань 11 сар 20 хоногт Бандалаа гэж өхөөрдөн дуудулдаг. Царайлагч хүү, мяралагч хүү. Цаанаал нэг өхөөрдөм тамирчин та. Хөгжмийн аянд дуулж бүжиглэж хүн болгонд эрхлэж хошуугаан цорвож бас авьяасан үзүүлээд алга ташуулан баярлах дуртай. Бантан чансан бүхэл мах бас Хуманагийн каш банан жимсэндээ маш их дуртай. Ирээдүйд наадмын ногоон дэвжиг донслогсон. За нэр цуугаа мандуулсан алдартай бүх болондоо гэд 1
минутанд орж ирлээ. Хамгийн сүүлд Батамгалаа өвгтө Номинзул охин маань орж иж байна. Хөгжилтэй энэсэн хөөртэй баяртай охин маань Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай жаргалтай авхаачтай сэргэлэн ангааж инээсэн охин байлаа. 10 сар 12 хоногт Номко гэж өхөөртөн дуудулдаг. Уцаар ярина уудлын онгч нь угаас сэргэлэн дүү маань зүгээр ер суудаггүй. Лого тоглох хамгийн их хоббитэй дүү маань Бантан аав ээжихээ хийж өгсөн гарын хоол болгоныг амтрахаа иддэг дүү маань ирээдүйд балетчин болно гэн одооноос хөлийнхөө 2 эрхийн уруунд дээр маш сайн зогсдог дүү маань минут 10 секундэд зургаалаа. Хөл хурдтай дөрөө жангтай 2 дугаар үеийн дүүнэрийг маань хушуучлаад бол баасан овгтой анд маань бондойдл бүндийдл гараанаас гарлаа. Анд найзуудаа хушуучлаад лалаг нүдэндээ сувдан нулимстай давхиж яваа инэл тамирчин маань 10 сар 3 хоногтой андка гэж өхөөртөнд дуудулдаг. За салхилах дуртай, сахилахгүй дэх хоббитэй дүү тараг бичэн ааруул бантангаас буцдаггүй дүү маань дэлхийд нэр алдрaan цорой тусан олимпийн авраг одон медалаар ингрээд үрсэн агуу нэгэн тамирчин болонго 20 секундын дэрлээ. 2 дугаар байранд маань ууган баяр авахта хангаа дүү маань орж иж байна. 11 сар 6 хоногт хангаана гэж өхөөртөнд дуудулдаг. Дэлхийн ертөнцид цэлийсэн дэлгэр Монголд ханхаасан хав дөрвөлжин хангааху 2 дугаар байранд ороод ирлээ. Эвлүүлдэг тоглоомоор тоглож за игдүүтэй хөөрхөн дүү маань ухаан санаагаа тэлнэ. Өвөө эмээтэйгээ уцаар ярина. Уудлан бачаа өнгөч нь унтаж басаад хөөрхөн гिच нь хоол нэхнэ. Лавшаа бантан хоёрыг айдан мундаг иддэг дүү маань ирээдүйд алтан гартаа бурхан ухаантай инженер залуу болног нь 30 секундэд хайрлаа. 3 дугаар байранд маань Сэргэлэн Баатар өвгтө бүжин лам охин маань орж иж байна. Хөгжилтэйч бүжин игдүүтэйч бүжин энэ хорвогийн хамгийн сайхан бүжин туулаа да. Инээд алдсан дүү маань нэг насныхаа төрсөн өдрийн баяраар тэмцээн уралдаанд оролцож байна. Бүжэнэ бүжин туулаа гэж өхөөртөнд дуудулдаг. Дихвэр завхцсан яваа дигдэхээ хөөрхөн бүжин туулаа маань хотгор газрыг холцордол ингэр газрыг элдэлэн бүжиглэж хөгжим сонсож за хөөрхөн гिचэн дуу аялдаг хоббитэй бантан каш йогурт хараг зутан шүлэн дуртай дөө маань ирээдүйд бүжин туулаа бүжигчин болно гэж 40 секундэд гурвалаа. 4 дугаар байранд маань Батбаатар өвгтө Эрх Саран охин маань орж иж байна. Үнэхээр эрх дүү маань 10 сар 18 хоногтой ихэр татан уйлан явна. Аавын гүнжөө ээжийн сахиусан тэнгэрээ бас сараана гэж өхөөртөнд дуудулдаг. Сараана дүү маань нүрээ буднаа. За нэг инээнэ дуу аялнаа. Дуйлам хорвоотой танилцсанаа. Бүжиглэн жүжиглэн юм нураа нийшин тийшин шийдэн. Элдвтэй охины маань идэх дуртай хоолнд бантан будаатай хуурга төмсний зутан йогурт өргөс тэмхэн дуртай ирээдүйд алтан ургалдаа шиг дуучин авьяаслаг загвар өмсгч дэлхийн мис олно гэж 50 секундэд дөрвөлж байна. 5 дугаар байранд маань Цаг баяраа өвгтө төвшин төрдөө маань орж иж байна. Цогтойч хүү Тэнгэрлэгч хүү 10 сар 22 хоногт төөдөө гэж өхөөртөнд дуудулдаг. Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн тентэр тунтар явдаг хүү Одмит гэлэлдсэн орчлон төгсөн нар билээ. Хүүхэлдэйн кино үзэн хад инeen хүн болгонд хайр бэлэглэн чанга хашгиран чадлынхаа хэрээр юм өргөн шүү дээ. Бантан каш тарган дуртай дүү маань дуучин юм улстарч болно. Их орноо хөгжүүлнэ. Энэ биеэ их орондоо зариулна. Дуучин болбол аав шигээ сайн ард түмэндээ нэртэй төртэй дуучин болно гэд 1 минутанд орж ирлээ. Араас нь юм төгс авахтай сууд эрдэнэ охин маань орж ирж байна. Энэ жилийн баян хотод эрэг жилийн төрөө магна. За ирээдүйд бол гоо бүсгүй маань энэ л өдөр 11 сар 20 хоногт инхрийлэн дуудаг нэрийг нь Гүнжээ бас хайрын бурхан гэн. Хайрын бурхан маань Ани ага хоёртойгоо айл гэр болж тоглоод эвлүүлдэг тоглоомоо нураагаад энүүгээр тэнүүгээр шидээд сав шүгээгөө онгочоод савл хийвэл зүггүйтэй адил дэггүй зантай зүггүй охин маань өндөгтэй бантан банан алим чансан бүхэл мах кашин дуртай. Ирээдүйд ард түмэндээ хайрлагцсан алтан гартай бурхан ухаантай эмч болно гэд минут 10 секундэд орж ирлээ. Ханиадны эсрэг хамгийн шилдэг жимс, халааж уул хамгийн сайхан жуус, ээжүүдийн шилдэг туслагч, ил бүтээгдэхүүн хамгийн чанартай. 3 дугаар үеийн дүндийг маань хушуучлаад мөнхтөр авахтай Тэмүүлэн маань гараанаас гарлаа. Авторлын мөлхөө оролдонд анд найзуудаа гошуужилсан. Айда мундаг Тэмүүлэн дүү маань 10 сар 13 хоногт Тэмүка гэж өхөөртөнд дуудулдаг. Хүүхдийн нэвтрүүлэг үзээд хот инээгээд пог суунаа. Реклам үзэн гэж ихтэйхэн гоё дуутай цоглог рекламыг бол цагж харайж мөлхөж очиод телевизийнхаа зүг харайлганаа. Дуу сонсон. За бас гадаа тоглож чулуу шороо амталж үзэж хорвоо дэлхийтэйгээ танилцах хоббитэй дүү маань шүлтэх холбооз цөөвн бантан гуляашин дуртай ирээдүйд томдгор том дуутай томоо гөгчин захирал улс төрч олно гэн 20 секундэд ирлээ. 2 дугаар байранд маань жавхлаа хөхтө наран салган маань жавхаатай гэгчин явж байна. Хөгжилтээнээс хөөрхөн наран салган маань хорвоо дэлхийдээ минлээд 11 сар 15 хонож байгаа. Бомбале бас MG гэж MC гэж өхөөртөнд дуудулдаг. NC амуу маань Baby TV үзэн байн
байнга л зүггүйт нь за сандал дээр гараад ширээ рүү зүтгэн ширээн дээр гаргачих юм бол шкаф руу авирна гэж. За дэггүй охин маа салбитэг хөвн шкаф шүүгээгээ онгоч нь бас шүлэстэж юучгүй бүгдийг гараараа самардаг хоббитэй. Баантан гурилтай шил чипснес буцдаг бомбогорхон бомбайлаа маань эрдэм мэдлэгийг хийх сурсан эрдмийн оргилд хүрч чадсан эрдэмтэн доктор болно гэж 29 секундэд хоёрлоо. 3 дугаар байранд маань цогт жаргалаа өгтөө Нар Батам хүү маань орж иж байна. Хөгжилтэй нээсэн хөөрхөн дүү маань 2013 оны 11 сарын 13 төрсөн 11 сарын 28 оногт өвөөгийн өхөөрдөм хүү эмээгийн инхрийнхэн бяцхан хаан хүү ээж аавынхаа хайртай хүү их жахынхаа алаг хөөрхөн дүүнэ. За ингээд аашин дөлгөн игдүүтэй шонхоноо ээж эмээ хоёрынхаа игдүүтэй хөөрхөн Бялуухан авьяаслаг нэгэн билээ ах トゥ дэ хайртай нэгэн билээ арга ухаанаа сорихоор амт нөхтөөгөө өрсөлдөхөр манцуутай тамирчин нэвтрүүлэгт манлайлах зорилготой оролцож байгааг энэ хорвоод мэдлээд ээжхээ гэсэн хоол болгон дуртай эрхэлж наадан зурагт үзэж эн тентхийг онгочиж уцаар арих хоббитэй их орондоо ихийг бүтээсэн лидер залуу болно гэн 35 секундэд гурвууллаа. 4-р байранд маань Баторшихоо хөвгтэй Тисмөрөн гэж за хамгийн дундаас онцгой хайр хөрөм хөөрхөн тамирчин маань ярьж явна 10 сар 24 оногтой бомбардай гэж хөөртөнд дуудулгаа. Машин төр тоглох дуртай юм болгоныг л машин болгоод өглөөнөөс үдшийн бүрээ батл үүн гэж тавьгин шүү дээ. За бас шалан дээр хөвтөрч байгаад л ухарч гулсах нь өхөөрдмөө. Тараг жимсний нугш ногоотой бантан дуртай дом маань Монгол улсынхаа далаа даян тархан авраг бүх болон 50 секундэд орж ирлээ. Араас нь Бат 2 авахтай Сумья Азар дом маань орж иж 11 сар 11 хоногт аав ээжээс аяас нь нэр Сумья Азар ах эгчийн өхөөртөнд дуудаг нэр нь Бомбаха. За шүүгээ саваа онгочих ажилтай. Шүдэрээ бүхнийг л амтлах дуртай утсаар ярьж дуулах авьяастай. Уйлж байгаад л дийлдэг адтай. Гэрийнхэн хамирт гэгээ татуулан мандсанаар гэрэлт гарваа дуу өргөн мэндэлсэн үр ижээ авда жаргал авчирсан бурхны бэлэг их орондоо хөх тамгаа нэмсэн тэнгэрийн илжээ бантан ээжийн хийсэн амттай бантан аягаар нийтэх дуртай дуу маань аврах Сумья Азрынхаа нэрийг Олимпийн тэнгэрт мандуулсан адтай нэгэн болон авраг нэгэн болон аав ээжийн минь өгсөн нэр болохоор Азийн чэйжинд Монголынхоо нэрийг дэлхийн давцнаа цэврээ туулнаа гэн 1 минутанд орж ирлээ. Араас нь нэмд орж авахтай Тэмүүлэн дуу маань орж иж байна. Хөгжилтэй нисэн хөөртэй баяртай энэ жилийн Баян хотод ирэх жилийн түрүү магнаа маань энэ л өдөр 11 сар 23 хоногт инхрээлэн дуудаг нэрийг нь бамбуула бөмбүүлээ гинэ. Усанд орно уудлан огч нь угаас сэрэглэн дүү маань бүх барилдах дуртай. За бас хөгжим сонсоод л хөөр баяр болно. Бантан каш тараг сок бүхэл мах эмээг хийсэн бантан бүрсэн тарган дээдэ мөнчиг дуртай ирээдүйд имж болоод эмээгээ заавал 100 наслуулнаа гэд минут 10 секундэд орж ирлээ. Хамгийн сүүлийн хөөрхөн дүнрийг маань хошуучлаад оюун эрдэнэ авахтай дүлгөөн гэж ондгор бомбогор хүү орилоо адил айсуу одоо 11 сар 20 хоногт ондгор хүүгээ аав ээж өвөө эмээ ах эгч нар нь токоно гэж хөөртөнд дуудулдаг. Хобби гэвэл ихээ хөгжим сонсох их дуртай, хөөмийн аялгау, морин хурын аяц гэдэл маш их сонсох дуртай дүүг нь. За машин унаад массаж инээгээ тавих найдаа мөнчиг аз жаргалтай гин шүү дээ. Ээжийн хийсэн гарын хоол энэ дэлхийн бүх тогоочоос илүү амттай гин. Ирээдүйд нисгэгч болно. Их дэлхийгээрээ аялна гэд энэ л хөөрхөн Даконо дуу маань 20 секундэд орж ирлээ. 2 дугаар байранд маань Тэмүүлэн авахтай Тэнгэрлэг хүү маань орж иж байна. За Тэнгэрлэг нэгэнгээр бүлийн Тэнхлүүн зантай дуу маань тэрхэн дотроо багтаж ядна. Тэнтэр тунтар ирж явна. 11 сар 20 хоногт аав ээж нь хүүгээ Тэнгэрлэгээ гэж өхөөрнөө. Ажил хөдөлмөр хийнэ. Ам хуурайгүй шулганаа. Бүх зүйлд оролцсноо. Бүхий л зүйлийг амталж шинжилж судалж үзнэ. Дахианы мах бууз хуушур хоёрыг таавараа суугаад идэх дуртай дүү маань компани захирал удирдахч болно гэд 30 секундэд хоёрлоо. 3 дугаар байранд маань инх баясгалан авахтай төвшиг дүү маань инээд алдаад байсан. Энэ л өдөр 10 сар 11 хоногт Түнтүүш гэж өхөөртөнд дуудулдаг. Царайлагч түшиг, миралагч түшиг. Цаанаал нэг өхөөрдөм хөөрхөн тамирчин байлаа. Цэцэг таслаж 0-ын цаас хөөх хоббитай дүү маань сок брокколинтай бантан дуртай. Ирээдүйд аав ээжтэй ачлалтай, тустай хичээнгүй эрдэм намаар биеийн чимсэн эд хөрөнгөөр амьдралаа дүүргсэн ингүү нэгэн мундаг лидер залуу болно гэн 40 секундэд гурвууллаа. 4-р байранд маань Дашны мовгт аз жаргал хүмүүс орж иж байна. Азтай жаргалтай баяртай баясгалантай дүү маань 10 сар 26 хоногт азаа бас бяцхнаа гэж өхөөртөнд дуудулдаг. Реклам үзээд инээд алдан суун. За зураг авахуулаад бондэтл үнэхээр их хөөрхөн поз авдаг гэн шүү дээ. Уцаар аавтайгаа ярьж үргэлжил шулгана. Ээжхээ өгсөн гомтой шүлийг сорж иднэ. За бантан гурилтай шүлнээс буцахгүй. За панч унта ааруул хоёрыг харах юм бол арааны шүлс насгараад өргшаа. Их оронд
уралдаандаа хийх гэж бүтээсэн дэлхийн давцнаа нэрээ мандуулсан дээлтэй Монголоо дэлхийд алдаршуулсан нэгэн бүх болно. 50 секундэд орж ирлээ. За 50 төр авахтай анд маань араас нь явж байна. 11 сар 17 хоногт анд найзуудтайгаа хүчээ үзэж айргийн тавд орж иж байна. Аав ээжийн эрх бондол эмээ өвөгийн амин бурхан дүү маань аялгуулн дуулна. Ардын дугаа илчих нь уртын дугаа уянгалуулчих нь хипхопор өгүүлчих нь химнэл донжиг нь тааруула бүжгэлчих нь бас реклам үзээд ангаат лайлгуутан амаа даран инээнэ бууз банш зутан бантан ер нь юу л өгнө идчихэл байдаг. Хөөрдөм хөрхөн дүү маань аавда ачлалтай ээжтэй нэрэлтэй их орондоо хийхэд бүтээсэн эрдэмтэй намтай мундаг хүү бол нанд маань 1 минутанд орж ирлээ. Араас нь Нямбаатар авахтай Амарлан охин маань орж иж байна. За энэ удаагийн дугаарыг маань нэгдүүтэй хөөхөн царайлаг хөгжилтэй хамгийн цоглог тамирчин байлаа. 10 сар 1 хоногтэй. Амакины за бабиканы гэж өхөртөнд дуудулдаг гинэ. Ааны хааны гэж өхөртөнд дуудулдаг дуу маань за аялгуу дуугаан дуулаад лангаатл хөрхөн инээгээд лавьяслаг гих чинь бүжиглээд лаав ээж өвөө эмээтэйгээ өдөр утсаар яриад хайртай гэж өргөлж өглээд хамгийн хөрхөн хүн болгоныг барьж авч үнсээд за ихтүүтэй хөрхөн дүү маань их хобби ээжээс нь илүү амттай сайхан хоол хийх хүн байдаггүй. Бантан сүл бананыг байдгаараа идэж гарнаа. За ихтүүтэй хөрхөн дүү маань энэ дэлхийд нэрэн цөрөөтүүлсэн алтан гургалд ашиг дуучин болж ард түмнийхөө сонорыг мэлааж алга дашилтанд нь уйханд нь урамшин баярлаж суух болно. Минут 10 секундэд орж ирлээ. Хорвогийн хамгийн жаахан хамгийн хөөрхөн дүндрийн маань 2 дахь тэмцээн хөл гарынхаа урдыг шалгасан бүлгийн уралдаанаар үргэлжилдэг. Хамгийн түрүүнд бусдаа гашуучлаад ууган баяр авахтай төвшин бэлэг дуу маань гараанаас гарлаа. Австралиа бүлгийн уралдаанд анд найзуудаа гашуучилж мөнгөн медалаар ангиран байлаасан мөнчиг сэргэлэн цаваад маань 40 секундэд мөлхөд 40 тал тавхад ороод ирлээ. 2 дугаар байранд маань болд авахтай болд эрдэнэ. За зол 2 авахтай чин хүслэн нар маань гараанаас гарын байрны зүг зэрэгцэн явж байна. За ингээд болд авахтай болд эрдэнэ дүүгээ танилцуулъя. Цэнхэр цамц, цэнхэр өмөд өмссөн цэмцгэр хөөрхөн дүү байлаа. Азийн өмлөхийг нь атгсан азтай хүү оттой хүү Австралиа бүлгийн оролдонд анд найзуудаа гашуучилж хүрэл медалаар ангиран байлаасан хөөрхөн сэргэлэн цаваа тамирчин байлаа. Минут 20 секундэд хоёрлож байна. 3 дугаар байранд маань зэрэгцэн орж ирсэн зол 2-ын чин хүслэн дүү маань улаан өмөд, улаан цамц, подволк өмссөн уухай хашгирын яваа ухаантай сэргэлэн тамирчин байлаа. Шилдэг бүжигчнэр шалгарсан сэргэлэн цаваа дүү маань игдүүтэй хөөрхөн эрхэмсэг джентльмен ирээдүйн сайхан залуугаар тодорсон минут 20 секундэд орж ирлээ. За энэ хоёр хөөрхөн тамирчны маань араас шил дараад наруу авахтай ариун эрдэнэ охин маань орж иж байна. Авьяаслаг шилдэг бүжигчин өхөөрдөн хөөрхөн авьяаслаг бяцхан мисэр тодорсон ариун эрдэнэ дөө маань анаал минут 25 секундэд дөрвөлж байна. За араас нь бат амгалан авахтай номин зул дөө маань гараанаас гарлаа. Номин зул дөө маань энэ удаагийн дугаарыг маань игдүүтэй хөөрхөн эрхэмсэг мис ирээдүйн гоо бүсгүйгээр тодорсон байгаа. Номин зул маань нам байтал мөлхөсөөр 2 минутанд орж ирж байна. Хамгийн сүүлд бомбогор цагаан мөмө буур хөхөн суга бажисан хөрхөн баян хотодыг маань тэлмэн авахтай Тэмүүжингийн энэ удаагийн дугаарыг маань хамгийн жаахан хамгийн өхөөрдөн оролцогч шилдэг бүжигчин үнэхэрийн хөрхөн үзэсгэлэн төгөлдөр ханхуугаар шалгарсан хөөрхөн дүүдээ дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсэн ёроё. 2 дугаар үеийн тамирчдыг маань хушуучлаад бол баасан авахтай анд дүмар бандадл бүндийдл гараанаас гарлаа. Австралиа бүлгийн оролдонд анд найзуудаа гашуужилж хөрөл медалаар ангиран байлаас хөөрхөн сэргэлэн цаваа дуу маань минут 20 секундэд бүлгэж 1-р байранд орж ирлээ. 2 дугаар байранд маань ууган баяр авахтай хангай хүмүүс маань орж иж байна. Хаанаас нь чарсан халахын сайхан өндөн өгөөд маань игдүүтэй хөөрхөн эрхэмсэг бяцхан ханхуу ирээдүйн сайхан залуугаар тодорсон минут 45 секундэд хоёрлоо 3 дугаар байранд маань ням төгс авахтай сууд эрдэнэ дуу маань хөөгжилтэй хөөртэй баяртай баясгал Бөхсөр гулсаад л пок гих чинь гулсан явнаа. За ямар игдүүтэй явдаг, ямар янзын хөөрхөн тамирчин бэ. За дэндүү хөөрхөн дигжимээс дэлхийд нэр алдран цэрэ толгоогоо охин маань бөхсөрө пок гулсаар 2 минут 10 секундэд дөрвөлж байна. Гэр байранд маань Батбаатар авахтай эрх саран охин маань орж иж байна. Үнэхэрэн эрх
Дүү маань 10 сар 18 хоногтой ихэр татан уйлан явнаа. Аавын гүнжөө ээжийн сахиусан тэнгэрээ бас сараана гэж өхөөртөнд дуудулдаг. Сараана дүү маань 50 секундэд дөрвөлж байна. 5 дугаар байранд Сэргэлэн Баатар авахтай бүжил лам маань орж иж байна. За бүжил лам дүү маань гайхалтай хөөрхөн ганган мис гадаа татаараа аялаж нэр алдран цэрэ толгоогоо охноор татарсан. Сэргэлэн турсан Сэтгэр охин маань сэм мөлхөлсөөр 3 минут 5 секундэд орж ирлээ. Хамгийн сүүл цог баяр авахтай төвшин төр дүү маань уйлаадал сууж байна. За алаг нүднээсээ сувдан дөлмс асгаруулан сууга. Хүүг маань ижийн гүүж очиод ингэртэн тэрэн мэмэ өглөө. За ингээд уйл суугаад мэмэ өгөж байгаа. Мондгхан хөөрхөн төвшин төр дүү маань бандгархан хөөрхөн Бото жентльмээ сайхан залуугаар шалгарсан байгаа. Бото жентльмээ сайхан залуудаа дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсэн өрөөё. Аав ээжүүдийн шилдэг туслах Рото Няня. 3 дугаар үеийн тамирчдыг мань хушуучлаад жавхлан овогтой наран солонгод маань нам байдал гараанаас гарлаа. Авторлын мөлхөө уралдаанд аргагүй л бустайгаа хушуучлаж алтан медалаар ингрэмэлсэн айда мундаг охин байла. Шилдэг бүжигчнээ шалгарсан Сэргэлэн цаваа дүү маань 38 секундэд орж ирлээ. 2 дугаар байранд маань Бат орших овогтой Тэсмөрн дүү маань орж ирж байна. Хамгийн царайлаг, хамгийн миралаг, хамгийн авьяаслаг шилдэг бүжигчин анд олон найзуудаас айргийн тавд нь шалгарсан авхаалжтай Сэргэлэн авьяаслаг бяцхан ханхүү маань 44 секундэд баярлаа. 3 дугаар байранд маань Нямдарж овогтой Тэмүүлэн дүү маань орж ирж байна. Тэмцээн уралдаанд амжилттай оролцож үнэхээр их хөөрхөн өхөөртөн бяцхан ханхүү алдрыг авсан. Энэ удаагийн дугаарын маань Төдөө хөөрхөн тамирчин маань 56 секундэд гурвлаж байна. 4 дугаар байранд маань Мөнх төр авахтай Тэмүүлэн дүү маань орж ирлээ. Мөнх төрийн Тэвүүлэн дүү маань Мөнчг Сэргэлэн цаваа тамирчин байлаа. Шилдэг бүжигчнээ шалгарсан Сэргэлэн цаваа дүү маань хүрэл медалаар ингрэм байлаасан хөөрхөн Сэргэлэн цаваа хүү байла. Минут 10 секундэд дөрвөллөө. За 5 дугаар байранд маань Цогт жаргал авахтай нар буян дүү маань орж ирлээ. Нар буян дүү маань Азийн бөмбөлөг атгсан азтай хүү, одтой хүү байла. Авхаалчтай хөрхөн Сэргэлэн жентльмэнээр тодорсон айргийн тавд ороод ирлээ 2 минутанд. За хамгийн сүүлд уйлан суугаа Энэл Баян хотоод маань цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээг зэнэж төмөн олныхоо уухайн дунд бэхрээдэн бус авраг. Энэ удаагийн дугаарыг маань ганган хөрхөн гард магнаага ээжийнхээ бөмбөр цагаан момыг бөөрөн хөхөн суугаа. За божисэн хөрхөн ирээдүн босоо авраг да. Дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсэн өрөөё. Хамгийн сүүлийн хөөрхөн дүүндэг маань хушуучлаад хөл хурцтай дөрөө жангатай тамирчин болох Дашны мовгтой аз жаргал дүү маань авхаалчтай гэгчин гараанаасаа гарлаа. Шилдэг бүжигчнээ шалгарсан Сэргэлэн цаваа хүү маань мөнгөн медалаар ингрэм байлаасан Мөнчг Сэргэлэн цаваа тамирчин байлаа. 29 секундэд орж ирлээ. 2 дугаар байранд маань Оюун Эрдэнэ авахтай Дүлгөөн дүү маань бандайтл мөлхөж явнаа. Шилдэг бүжигчнээр шалгарсан Сэргэлэн цаваа Дүлгөөн дүү маань авторлын мөлхөө уралдаанд анд найзуудаагаа шүүчилж алтан медалаар ингрэм байлаасан авхаалчтай Сэргэлэн дүү байлаа. 41 секундэд төчгөнтөл мөлхөд хоёрлож байна. 3 дугаар байранд маань Нямбаатар авахтай Амирлан охин маань орж ирж байна. Аавын олон маамуунараас авхаалчтай авьяаслаг хөгжилтэй хөөрхөн охиноор тодорсон Амирлан маань үзэсгэлэн өнсгөлжин өргөмжлийг авсан байгаа. Хөөрдөм хөрхөн дүү маань минут 25 секундэд гурвлаа. 4 дугаар байранд маань их баясгалан авахтай Түшиг дүү маань орж ирж байна. Хамгийн царайлаг, хамгийн миралаг. За халахын сайхан өндөн гөөгөө сайхан залуугаар тодорсон Түшиг дүү маань 2 минутанд дөрвөлж байна. 5 дугаар байранд маань Тэмүүлэн авахтай Тэнгэрлэг дүү маань орж ирж байна. Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн царайлаг миралаг хөгжилтэй хөөрхөн дүү маань гайхалтай хөөрхөн ганган ханхуу гадаа татаадаар аялаж нэр алдран цэрэ тулах сайхан залуугаар шалгарсан 3 минутанд орж ирлээ. Хамгийн сүүл 50 төр авахтай Ананд маань ээжтэй эрхлэн суунаа. За ээжтэй эрхлэн суугаа Энэл хөрхөн Ананд маань дэндүү хөрхөн дэгжин жентльмен дэлхийд нэр алдран цэрэ тулах сайхан залуугаар шалгарсан. За ингээд дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсэн өрөөё. Амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд амжилт сайтай оролцож байгаа алдрайхан хөөрхөн дүүнэрийн маань 3 дахь тэмцээн Азийн бөмбөлөг суглах тэмцээнээр үргэлжилдэг байгаа. Манай нэвтрүүлгийн байнгын ивент тэтгэгч мянган тамирчид маань гарын бэлгээ гардуулдаг Bimex компани хамт олонны нэрэмжит Азийн бөмбөлөг суглах тэмцээн байгаа. За ингээд Оросын холбооны улсын номер 1 хүүхдэн жижээл Рото Няня Малишим нэртэй каш, жуус, сок нухшнуудыг Монголд оруулж ирээд олонний танил таашаагдсан бүтээгдэхүүнээр шалгаруулад байгаа илээ. Bimex компани хамт олон маань. За ингээд хүүхдтэй хайртай хүн болгоны авч өгдөг бүтээгдэхүүнүүд
нөхшнүүд болох Fruto Nyanya Malaysian нэртэй каш, жуус, сок нөхшнүүд маань бүх дэлгүүрүүдээр супермаркетуудаар бөөний төвөдөр худалдаалагдаж байгаа. Азийн мөмлөгийг хатгасан азтай ч хөө одтой ч хөө авхаалчтай сэргэлэн тамирчин бол болд авахтай болд эрдэнэ дуу маань нэлээ. Азад нь алгандаа гэсэн авхаалчтай самбаатай хиймэртэй төрсэн болд эрдэнэдүүдээ амьдралынхаа турш дандаа азтай одтой хиймэртэй явах өнгөлзөтэй сайхан гөрөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. За 2 дугаар үеийн дүүнэр маань Азийнхаа бөмбөлгийг суулгахад бэлэн болоод байна. За ингээд хүний амьдрал Аз одгийг тохиогоод байдгүй. Мэдээж энэ өдөр азтай одтой хиймэртэй хүүхдэл Азийнхаа бөмбөлгийг атах болно. За ээжүүдийн шилдэг туслагч үрээтэй игдүүтэй хөөрхөн дүүнрийн маань идэх дуртай амттан болох Fruto Nyanya Malaysian нэртэй каш, жуус, сок нөхшнүүдээс аваад хэрэглээд амтлаад үзээрэй. Арааны шүс асгаруулам амттай сайхан бүтээгдэхүүнээс гадна танд болон таны хүүхдэд хэрэгтэй олон төрлийн витамин, амин дэм агуулсан цэвэр байгалийн оригинол сахарын хоцгүй тансаг амттай сайхан бүтээгдэхүүнүүд бол Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн хамгийн чанартай, хамгийн баталгаатай бүтээгдэхүүнүүдээр тодорхой шалгараад өргөмжлөлүүдийг нь аваад байгаа. Азийн бөмбөлгийг хамгийн түрүүн зогч жаргал авахтай нор бадам дүү маань атгалаа. Азад нь алгандаа гэсэн авхаачтай самбаатай хиймэртэй төрсэн нор бадамдүүдээ амьдралынхаа турш дандаа азтай одтой хиймэртэй явахын өлзөтэй сайхан гөрөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Ширэндэр юу бэн Fruto Nyanya бэн Натос мигигаватук Нэцтака хувачой Оном жимс ниямтэй Онцгой шинтэй Nyanya Намай чамай дити Нэндэн бүхэн тунди Fruto Nyanya. Уралдаж мэлхэж азаа утсан ухаантай сэргэлэн цаваа төрсэн дүүнрийн маань хамгийн сүүлийн тэмцээн бүжгийн тэмцээнээр үргэлжилдэг байгаа. Энэ удаагийн дугаар даралсан игдүүтэй хөөрхөн дүүнэр маань гоё бүжгэлдэг сэргэлэн цаваа авьяаслаг тамирчдээлээ ингээд шилдэг бүжигчтэй танилцуулъя. Зол хоёр авахтай чин хүслэн, тэлмэн авахтай Тэмүүжин, за наруу авахтай Ариун Эрдэнэ, Ням төгсийн Сувд Эрдэнэ, Батаршихын Тэсмүрэн, Жавлангийн Наран Солонго, Мөнх төрийн Тэмүүлэн, Дашнимын аз жаргал, Оюун Эрдэнэ дүлгөө нар маань шилдэг бүжигчнэр шалгарсан байгаа. Баяр хүргье. За хүндэт эцэг эхчүүдээ, телевиз үзэгчдээ та бүхэн хүүгийнхаа охиныхоо хөгжилтэй хөөртэй, дурсгалтай, дурдтгалтай энэхүү сайхан мөчийг нь манай манцуутай тамирчин нэвтрүүлэгтэй маань заавал мөглүүлдээгээрээ хүүхдүүд маань том болоод 10, 20, 30 жилийн дараа аав шигээ, ээж шигээ болсон хойно энэ нэвтрүүлгээ эргэн үзээд игдүүтэй бяцхан насаа эргэн дурсаад инээд баяслаар бэлхэн байх болно. Хамгийн аз жаргалтай мөчийг нь мөглүүлдээдэг манай манцуутай тамирчин нэвтрүүлгээ маань үе таалга үргэлж нээлттэй байна. За 8 сараас дээш 11 сараас доош манцуутай бяцхан тамирчтай манай нэвтрүүлэг өдөр бүр урин залж байгаа. Манай нэвтрүүлэг үе таалга үргэлж нээлттэй байгаа шүү. Манай нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг нар хүүхдийн хөтөлбөрийн найрсаг хамт олон маань за 10 жил болж байна. Нэгдээд үе таалгаа нэгээд 10 жил болж байгаа. Нар хүүхдийн хөтөлбөрийн найрсаг хамт олон маань 10 жилийнхаа баярыг тохиолдуулаад бүх хувцснуудаа 30-аас 70% онцгой хямдрал зарлаад байгаа. 30-аас 70% онцгой хямдрал зарласан нар хүүхдийн хөтөлбөрийн найрсаг хамт олныг зориорой. За өвлийн өдөн сүдэн комбинзан күрдэгнүүдэд Пош усаас оруулж ирсэн 30% хямдруулаад байгаа. Пош усын чанартай чансаатай цэвэр арьсан за нэхий дотортой гутлнуудаа мөн 30-аас 70% хямдруулаад байна. За бүхэл хүүхдүүдийг IQ хөгжүүлэх эвлүүлдэг тоглоом, уйлдаг хүүхэлдээ ундаг дугуй, усан бассейн, гуралдах машин 100 тоглоомнуудаа Солонгос, Польш, Бээжинг банжууга сонголтоо игээд хамгийн чанартай чансаатай баталгаатаагаас нь оруулж ирсэн байна.
Австрали мөлхөө уралдаанд хамт найзуудаа өшөөжилж, авьяаслаг шилдэг бүжигчнэр тадарч, алтан медалаар ингрээ медалж байгаа авхаачтай Сэргэлэн охин, Жавхлан охинтой наран солонгодуудын алтан медалийн бэлэгтэй нэвтрүүлгийн ерөнхий ивэнтгч Бэмекс компани 25 дугаар Сөгтлэзэн агш нар нь гадуулж байна. Баяр хүргэе. Анд олон найзуудаа Австрали мөлхөө уралдаанд өшөөжилж, алтан медалаар ингрээ медалж, авьяаслаг шилдэг бүжигчнэр тадарсан оюун эрдний дүлгөөндүүдийн алтан медалийн бэлэгтэй нэвтрүүлгийн ерөнхий ивэнтгч Бэмекс компани 25 дугаар Сөгтлэзэн агш нар нь гадуулж байна. Баяр хүргэе. Энэ удаагийн дугаарын маань эрчтэй хүчтэй игдүүтэй хөөрхөн тамирчин Ууган Баяр охинтой Төвшин Мэлэг дүү маань мөнгөн медалаар ингрээ медалж байна. Мөнчиг Сэргэлэн цаваа тамирчинда нэвтрүүлгийн ерөнхий ивэнтгч Бэмекс компани 25 дугаар Сөгтлэзэн агш нар нь гарын бэлгээ гардуулж байна. Баяр хүргэе. Анд олон найзуудаа Австрали мөлхөө уралдаанд өгшөөжилж мөнгөн медалаар ингрээ медалсан Мөнчиг Сэргэлэн цаваа тамирчин мөн шилдэг бүжигчин Дашнымын аз жаргал дүүдээ мөнгөн медалийн бэлэгтэй нэвтрүүлгийн ерөнхий ивэнтгч Бэмекс компани 25 дугаар Сөгтлэзэн агш нар нь гардууллаа. Баяр хүргэе. Австрали мөлхөө уралдаанд анд найзуудаа өгшөөжилсэн царайлаг Мирадаг авхаалчтай Сэргэлэн тамирчин Болд баасан охтой Анан дүү маань хүрэл медалаар ингрээ медалж байна. Хөөрхөн Сэргэлэн цаваа тамирчтай нэвтрүүлгийн ерөнхий ивэнтгч Бэмекс компани 25 дугаар Сөгтлэзэн агш нар нь гарын бэлгээ гардууллаа. Баяр хүргэе. Тагийн дугаарын маань игдүүтэй хөөрхөн эрчтэй хүчтэй оролцогч хүрэл медалаар ингрээ медалж шилдэг бүжигчнэр шалгарсан мөнх төрийн Тэмүүлэн дүүдээ хүрэл медалийн бэлэгтэй нэвтрүүлгийн ерөнхий ивэнтгч Бэмекс компани 25 дугаар Сөгтлэзэн агш нар нь гардуулж байна. Баяр хүргэе. Азийн мөмлөг сугалсан азтай хүү, адтай хүү, алаг нүдтэй хөөрхөн тамирчин хүрэл медалаар ингрээ медалж байгаа хөөрхөн Сэргэлэн цаваа хүү, болдын болд эрдэнэдүүдээ Азийн мөмлөг хүрэл медалийн тусгай шагналыг Бэмекс компани 25 дугаар Сөгтлэзэн агш нар нь гардууллаа. Баяр хүргэе. Авийн олон мамуунараас авхаалт самбаа хурд хүчээрээ айргийн тавд шалгарч авьяаслаг шилдэг бүжигчнэр тадарсан Сэргэлэн цаваа Сэтгэрхүү Батөршхийн Тисмөрөн дүү маань авхаалчтай Сэргэлэн авьяаслаг бяцхан ханхуу алдрыг авж байна. Баяр хүргэе. Энэ удаагийн дугаарын маань игдүүтэй хөөрхөн эрхэмсэг бяцхан ханхуу ирээдүйн сайхан залуу Ууган Баярын хангай дүүдээ бэлгийг гардуулж байна. Баяр хүргэе. Дэгжин джентльмен дэлхийд нэр алдран цэрэтэлэх сайхан залуугаар шалгарсан 50 төрийн Анан дүүдээ бэлгийг гардуулж байна. Баяр хүргэе. Тэмцээн уралдаанд амжилттай оролцсон Тэмүүлэн охинтой Тэнгэрлэг дүү маань гайхалтай хөөрхөн ганган ханхуу гадаа дотоодоор аялаж нэр алдран цэрэтэлэх сайхан залуугаар шалгарсан байна. Баяр хүргэе. Мөмлөг хатгсан азтай хүү, одтай хүү, авхаалчтай хөөрхөн Сэргэлэн джентльмен цогт жаргалын норов бадамдүүдээ Азийн мөмлөгний тусгай шагналыг Бэмекс компани 25 дугаар Сөгтлэзэн агш нар нь гардуулж байна. Баяр хүргэе. Тэмцээн уралдаанд амжилттай оролцож бондгорхон хөөрхөн Бата джентльмен сайхан залуугаар шалгарч байгаа Цог Баярын Төвшин төр дүүдээ бэлгийг гардуулж байна. Баяр хүргэе. Дэг бүжигчнэр шалгарсан Сэргэлэн цаваа охин дэндүү хөөрхөн Дэгжин мис дэлхийд нэр алдран цэрэтэлэх охин Нэм төгсийн Сууд эрдэнэ дүүдээ бэлгийг гардуулж байна. Баяр хүргэе. Гайхалтай хөөрхөн ганган мис гадаа дотоодоор аялаж нэр алдран цэрэтэлэх охиноор тадарч байгаа Сэргэлэн Баатар охинтой Бүжин лам дүүдээ бэлгийг гардууллаа. Баяр хүргэе. Энэ удаагийн дугаарын маань хамгийн жаахан, хамгийн өхөөрдөм оролцогч Тэлмэн охинтой Тэмүүжин дүү маань үнэхэрийн хөөрхөн үзэсгэлэн төгөлдөр ханхуу алдрыг авж байна. Баяр хүргэе. Энэ удаагийн дугаарын маань игдүүтэй хөөрхөн эрхэмсэг джентльмен ирээдүйн сайхан залуу шилдэг бүжигчин Зол Баярын чин хөслөн хүүдээ бэлгийг гардуулж байна. Баяр хүргэе. Царайлаг Мирадаг цаанаалныг өхөөрдөм хөөрхөн Юндэнгөөгөө сайхан залуугаар шалгарсан Инх Баясгалангийн түшиг дүүдээ бэлгийг гардууллаа. Баяр хүргэе. Тэмцээн уралдаанд амжилттай оролцож үзэсгэлэнгээ өхөөрдөм хөөрхөн мисээр тадарсан Батбаатар охинтой Ирэх Саран охиндоо бэлгийг гардуулж байна. Баяр хүргэе. Цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээг эзэнэж Түмэн олныхоо ухаан дүн дэвэх ирээдүйн босоо авраг энэ удаагийн дугаарын маань ганган хөөрхөн гард магнэ Батбаяр охинтой Сүмийн азар дүүдээ бэлгийг гардуулж байна. Сайн бүх болгоолтгой. Бэлдэг бүжигчнэр шалгарсан Сэргэлэн цаваа хөөрхөн охин өхөөрдөм хөөрхөн авьяаслаг бяцхан мис наруу охинтой Ариун эрдэнэ дүүдээ бэлгийг гардуулж байна. Баяр хүргэе. Энэ удаагийн дугаарын маань игдүүтэй хөөрхөн эрхэмсэг мис ирээдүйн гоо бүсгүй Батамгалан охинтой Номин Зол охиндоо бэлгийг гардуулж байна. Баяр хүргэе. Энэ удаагийн дугаарын маань хамгийн жаахан, хамгийн өхөөрдөм оролцогч Нэм Даржийн Тэмүүлэн дүү маань үнэхэрийн хөөрхөн өхөөрдөм бяцхан ханхуу алдрыг авж байна. Баяр хүргэе. Тэмцээн уралдаанд амжилттай оролцож үзэсгэлэнгээ өнсгөлжин охиноор тадарсан Нэм Баатрын Амирлан охиндоо бэлгийг гардуулж байна. Баяр хүргэе.
Эрхэм үзэгчдээ Манцуутай Тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шин дугаар руугаар өндөрлөж байна. Энэ удаагийн дугаарт маань эх орны маань 4 зүг 8 зогсоос игдүүтэй хөөрхөн тамирчид маань хүрэлцэн ирж амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцож алтар хүндийнхээ анхны гарааг амжилт сайтай эхлэж байна. 10 хавар харавсан самшин өнгөрөхөд алдраа жаахан дунармаа сурагчд болсон байна. 20 зунийг одоход хонгор жаахан дунар маань юутан болцгоосон байна. Нэг л мэдхэд 30 намартай залгаж нэр алдраан цэрэ тасан залуус болцгоон эсгэрэн шөөгөх 40 өвлэг өнгөрөхөд их орондоо ихийг бүтээсэн эрдэм намтай залуус яцгаана. Тэр загт өнөрмөн та нар нэвтрүүлгээ үзээд тэсгэл үгүй инээд алдаж хонгорхон бяцхан насаан дурсаж хөхрөн инээж баясгаах болно. Үлхийд багтдаг жаахан дунар маань том болсон ч өн хойчд Манцуутай бяцхан тамирчид маань үргэлжилсээр байх болно. Ингээд энэ удаагийн дугаарт оролцсон игдүүтэй хөөрхөн дунартаа ад жаргалын дэдийг хүсээрэй. Баяртай үзэгчдээ баяртай.